Мөөг бол гэхдээ ургамал биш, амьтан биш. Ер нь л мөөг бол бие даасан аймаг. Ургамлын аймаг, мөөгний аймаг, амьтны аймаг гэдэг ингээд ийм дистралаар үүсэж хөгжсөн. Одоо эволюцийн түүхэн хөгжлийн шатаар нь ярих юм бол ургамлын аймаг салж хөгжөөд дараа нь мөөгний аймаг салаалж хөгжөөд тэгээд амьтны аймаг салаалж хөгжсөн байдаг байхгүй юу? Монгол орны хувьд мөөгний судалгаа төдийлөн одоо амжилттай их хэмжээгээр хийгдэг учраас шин зүйл илэрх, Монгол оронд шин зүйл илэрх магадлал, шинжлэх ухаанд шин зүйл бичих тийм боломж бол маш халын цагаан мөөгнөөсөө бусад мөөгийг төдийлөн их хэмжээгээр хүнсэндээ хэрэгэлдэггүй. Тэгэхээр зэрэг бид нар яагаад тэгж байгаа юм гэхэлэр зэрэг энэ ойд ингээд 100 хэдэн зүйлийн малгайт мөг хүнсний мөг ургаад байна шүү дээ. Энэ хүнсний мөг болгон хүний биед ямар нэгэн байдлаар тодорхой эрхтнүүдэд нөлөөлдөг, сайнаар нөлөөлдөг ч юм уу те. 2001 оноос 2006 оныг дуустал ч юм уу. Тэгэхэд нэг 6 жил дараалаад бороо аюу багтаа тийм гам болсон жил байсан. Одоо зүгээр миний бодож байгаа шүү дээ. Тэгээд тэднээс хойш эхлээд мөөгний хүрээ зөндөө байгаад байдаг байсан. 2010 он гэхэд мөөгний хүрээ ер нь байхгүй болж эхэлсэн байна. За, сайн байна уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Хаанти подкаст өнөөдөр ээлж нэгэн дугаараараа та өнөөдөр бид нэр мөөгний тухай ярилцах гээд ирсэн байна. Өнөөдөр бидний ярилцах зочин бол Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэг төлөөлөнгийн мөөг хагийн генетик нөөцийн одоо салбарын эрхлэгч Хэллэн Чимэг доктортой ярилцсанаа. За, сайн байна уу та? Сайн байна уу? За, сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. За, энэ жил намар орой болоод тэгээд бас 100 орой болоод ихэв те мөөг бол дөнгөж одоо л гарч явах шиг байна те. Тэгээд бид нар энэ хаанти улсын засгийн хамгаалалтын газрын тухай одоо энэ нутаг дэвсгэрт нь хамаардаг биологийн олон төрөл зүйлийн тухай ярьж байгаа. Тэгээд өнөөдөр бидний ярих сэдэв бол мөөг. Тэгээд би сая тантай ярилцж байхдаа манайд бол энэ мөөгийг судалдаг хүмүүс их цөөхөн байд юм байна гэж ойлголоо. Юуны өмнө та бидний ярилцлагыг сонсож байгаа хүмүүст өөрийгөө танилцуулахгүй юу? Би Монгол Улсын их сургуулийг ургамал судлаач гэсэн мэргэжлэр 1996 онд төгсөөд тэгээд 97 оноос хойш өнөөдрийг болтол энэ ботаникийн хүрээлэнд ургамлын англи зүйн салбарт мөөг судлаачаар ажиллаж ирсэн. Одоо 30 шахам жил болж байна. 30 жил болох гэж байна. Тэгээ 30 жил хугацаанд ер нь бол Монгол орны 21 аймаг ургамал газар 16 тойргоор бол бүтэн явж яг мөөгний чадлынхаа хэрээр даргац нөөцийн судалгаа, англи зүйн олон янз байдлыг илрүүлэх чиглэлийн тийм судалгаануудыг бол гүйцэтгэж ирсэн. 2014 онд хинтийн тайгаар одоо 60 хоног морьтой судалгаанд явсан. Тэр та мөөг судлаач хүний нүдэнд мөдөж мөөг харагдахаар зэрэг ядчил бүгдийн цуглуулад авч дийлэхгүй ч гэсэд зургийг аавн тэгээд тодорхой хэмжээний мэдхгүй мөнүүд ихэд дээжийг аавн тэгээд ингэж явж хахад хинтийн нуруу үнэхээр мөөг их ургахаас өөр аргагүй мэн гэдэг дүгнэлт. Яа тэгэхээр хинтийн нуруу чи уулын орой байсан ч ингээл ус аршаан одоо ундарч идэг, булаг ундарч идэг тийм нурууд байдаг юм байна. Тэгээд ам болгоноор ингээд ус урсдаг. Тэгээ маш тийм мөөг ургах хамгийн таатай орчин бол Монгол улсад ерөөсөө хинтийн нуруу юм байна гэж би бол ойлгосон. Одоо манай Монгол оронд 600 гаруй төрлийн мөөгтэй гэж би уншсан. Тэгээ одоо ботаникийн цэцэрлэг төлөөлөл маань глобалын санд нь хичнээн мөөг байдаг юм бэ. Тэрнийхээ бас эзэлж байгаа хувийн тоогоор бас хаанти засгийн хамгаалалтын газрын одоо мөөг нь илүү олон хэвээрээ байгаа юу? Ер нь бол манай Монгол оронд хамгийн сүүлийн үеийн судалгаагаар бол 677 зүйлийн дээд мөг ургадаг гэсэн бүртгэл бол 24 онд гарсан. Одоо өгүүлэлтээр бид нар чеклисттэй зүйлсэн жагсаалтаа гаргасан гэсэн угаалаас хэвлүүлсэн. Тэр бүтээл дээр бол 677 зүйлийн мөг ургадаг гэж оруулсан. Түүнээс 116 зүйлийн мөг нь бол хүнсэнд хэрэгэлдэг эми ач холбогдолтой мөгнүүд байгаа. 51 зүйл нь болохоор одоо нэн ховор зүйлүүд гэж тодорхойлсон байдаг. Одоо өнөөдрийн байдлаар тэр 677-оос бол нэмэгдсэн ойлгомжтой болсон. Ер нь бол мөөгийн салбар одоо Монгол орны хувьд мөөгийн судалгаа төдийлөн одоо амжилттай их хэмжээгээр хийгдэг учраас шин зүйл илэрх, Монгол оронд шин зүйл илэрх магадлал, шинжлэх ухаанд шин зүйл бичих тийм боломж бол
маш их байдаг. Тэгээ мөнгөтэй холбоотой хоёр зүйл яаж болохоор нэг нь болохоор яг ингэ судалгаа шинжилгээний ач холбогдол талаасаа тий. А нөгөө талаасаа нөгөө нэг энгийн хэрэглэгчид хүмүүс нөгөө муугийг олж авах, идэх, таних гэх нэг тийм асуудлууд ийм хоёр чиглэл баг шиг байна. Та бүхэн 2024 онд бол одоо Монгол орны улаан дансан бүтээгдэхүүн ургамлуудын чагсаалтыг гаргасан тийм бүтээл хэвлүүлсэн байсан. Тэрэн дотор бол энэ хинтийн уран дотор хаан улсын засгийн хамгаалалт газар бол 29 мөг үүтэ улаан дансанд орсон тоотой харагдчихжээ. Энэ судалгааныхаа ажлын талаар яриач тий. Энэ одоо анхны санал санаачлал нь яаж гарсан, ач холбогдол нь юу юм. За бид нэг 29 мөгийг одоо улаан дансанд бүртгэж авснаар цаашдаа одоо яах ёстой юм бэ? Ер нь бол улаан данс хийх ажлыг бол 2019 оноос эхэлж хийсэн. Тэгээ улаан данс мөөгний хувьд бол одоо 3 удаа гарч байгаа гэсэн үг. Тэгээд эцсийн байдлаар бол өнөөдөр 51 зүйлийн ховор мөг, нэг ховор мөөгнүүдийг бид нөгөө байгалийн ургамлын тухай хуулийн нэг ховор мөгийн жагсаалтанд оруулж байгаа. 2013 оны улаан наманд нэг ховор ганц зүйл оруулсан. Талын цагаан мөгийг. Ургамлууд бол ингээд түүж авч хэрэглэхэд бол нөөц багасах цаашаа өөр нь одоо өсөж үлдчих боломж нь хаагдах ч гэдэм өсвөрийн нөлөөнүүд байдаг шүү дээ. Тэгээ мөөгийн дор бол яадаг юм бэ одоо тэгж одоо мөөг ургамалтай л адилхан нөгөө үртэй бүхэн үндэстэй бүхэн үртэй гэдэг шиг яг л ургамалтай л адилхан ургаж газрын хөрсөн дээр ил ингээд мөөгний малгай одоо ингээд ургаа гараад ирнэ гэдэг маань одоо эн чинь ингээд мицэл нь одоо юу гэдгийг ингээд үндсэн хэсэг нь бол модлог ургамлын үндсийг ингээд гадна талаар нь бүрхсэн байж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь тэр чигтээ өвлжөөл дараа жил тэрнээсээ мөөг ургал гарч ирж байгаа. Энэ маань яах гэж гарч ирж байгаа гэхээр үрээ цацаж дараагийнхаа нөгөө үржлийнхээ процессыг гүйцэтгэх гэж л гарч ирж байгаа шүү дээ. Тэгэл гараад ирлээ. Бид нар ингээд нэг 10 зүйлийн мөг гараад ирэхэд бид нар нэг 6-ыг ингээд түүгээд идчихэхэд тэр бол нөгөө үлдсэн 4 зүйл чинь ингээд спора цацаад байгальд гүйцэтгэх хүргээ гүйцэтгэл ингээл байгальд бол шингээл болгоо. Нүдэнд харсны бүгдийг нь авахгүй л гэсэн үг юм ба шүү дээ. Гэвтэл манайхаа яаж юм гэхэлэр өнөөдөр мөөгөө танихгүй болохоор бүгдийг төвчж байгаа. Одоо ойд явал би бол ингээд судалгааны зориулалтаар авдаг болохоор бид нар бол ингээд үндэстэй тий бүтээр ингэж авдаг. Судалгааны зориулалтаар аваагүй тохиолдолд бол энийг мөөгийг ингээд үндсээр нь заавал авах шаардлага байхгүй. Хохлоо түүчж болно. Хамгийн гол нь маш сайн мэддэг мөгөөл түүх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ яг шинсний тосондоо мөн байна гэж хаанаас нь ч харсан яг таньдаг өөрхөө мөгийг л хүн түүж авч хүнсэндээ хэрглэж явах хэрэгтэй. Өнөөдөр манай монголчууд яаж яах гэхээр ойд таралтахаар зэрэг нь одоо яд гэстгэл нь хөрж байгаа юм шиг ингээд баах бүгдийг түгээд авчдаг. Авчраа ширээн дээр ингээд идэж тавьчаал алийг идэж болох вэ гэж фэйсбүүкээр асуугаад байдаг. Энэ бол хамгийн буруу. Ягаад гэвэл энэ мөөг маань ойд ямар их олон үүрэг гүйцэтгэж байна. Одоо энэ модон дээр ургаж байгаа мөөгнүүд чинь модыг ялцлаад ялцралын процессыг түргэтгээд маш хурдан хугацаанд хөрсөнд шимт хичээлийн бодис болж одоо шингэхтэн тусалж штэ. Тэгэхээр мөөгний хамгийн том байгальд гүйцэтгэдэг нэг том үүрэг бол ялцруулагчийн үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Одоо хэрвээ мөөг байхгүй байсан бол энэ айнууд чинь ингээ унгандаа дарагдаад жил-жилийнх дарагдаад ингээ хүн явах хожуулууд битүүл байгаа гэсэн үг шүү дээ тий. Нөгөө битүү хожуул тэгээ битүү унгандаа дарагдаад энэ унганг чинь өөрийнхөө нөгөө чийгэд нороол нэг жоохон ингээл байгаа л шүү дээ. Тэрийг ялзруулж өгдөг юм чинь мөөг. Тэгэхээр зэрэг энэ ойд маань ингээд унгандаа дарагдахаас сэргийлж байна, ойг цэвэрлж өгч байна, шимт хичээлийн бодисоор хөрсийг баяжуулж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ экосистемийн тэнцвэрт байдлыг хэвээр нь хадгалах мөн байгаль дахь бодисыг эргэлтэнд мөөгний оролцоо маш өндөр байдаг байхгүй юу? Ийм болохоор бид нар байгаль дээр ингээд экосистем өөрөө ингээд тэнцвэртэй ингээд байж хат нь бид нар бүх мөөгийг түүж аваачаал тэгэл ширээн дээр хайчаал хогийн сор хийгээд байх бол амар харамсалтай. Тэгэхээр би одоо ард иргэдэд юу хэлэх гээд байгаа гэхлээр зэрэг ерөөсөө л мэддэг яг хүнснийхээ мөөгийг өөртөө идэх хэмжээнд л түүж идээчээ. Идэх хэмжээндээ түүгээд идэхэд байгаль дэлхийд хор хөнөөл учруулад тэг сүйд болох юм бол байхгүй шүү дээ. Хамгийн гол нь мэдэхгүй бүгдийг түүж авчираад хомруулж устгаад байвал бид нэр ингээд үр хоочтой мөөг үлдээж чадахгүй л болох гэдэг шүү дээ.
Мөгний энэ одоо байгальд үзүүлдэг эерэг нөлөөний талаар та түрүү микориза гэдээ дурдсан шүү дээ. Энийг үзэгчдэд дэлгэрүүлээд хэлчихгүй. Энэ нэг хамтын ашигтай хоршил байгаа тийм. Мод нь одоо мөгийгээд хийж байна. А мөг нь болохоор тэр модонд ирж чаддгүй одоо шимт ижилийн бодисыг өөрөөхөн биеэр дамжуулж хүргэж ийн гэдэг. Тэгэхээр ер нь бол мөгийг одоо хүмүүс ингээд ургамал гэж боддог шүү дээ, тий. Яагаад гэвэл мөг бол тэгтээ ургамал биш, амтан биш. Ер нь л мөг бол бие даасан аймаг. Ургамлын аймаг, мөөгний аймаг, амтны аймаг гэдэг ингээд ийм дистралаар үүсэж хөгжсөн. Одоо эволюцийн түүхэн хөгжлийн шатаар нь ярих юм бол ургамлын аймаг салж хөгжөөд дараа нь мөөгний аймаг салаалж хөгжөөд тэгээд амтны аймаг салаалж хөгжсөн байдаг байхгүй юу? Тэгэхээр яг энэ ургамлын аймаг, амтны аймаг хоёрын дунд мөөгний аймаг гэд томоохон ийм бие даасан ертөнц байжээ. Тэгээд яагаад ургамлын аймагаас ялгсан юм? Тэгэхээр зэрэг амтан бол бэлэн органик бодисоор хоолдог. Ургамал органик биш бодис органик бодисыг үүсгдэг. Одоо фотосинтезийн үр дүнд те органик биш бодисоор хоолдог. Автотроп хоолттой. Тэгэхэд мөг амтантай адилхан гетеротроп хоолттой. Бэлэн органик бодисоор хоолдог гэсэн үг. За хоёрдугаарт нь нэг том ялгаа нахгүй энэ хооллох хэлбэрээр ингэж ялгагдаж байгаа. Тийм учраас ургамлын аймагт орж болохгүй болчихоц. За амтны аймагт оруулах гэхэр зэрэг яг амтны аймагтай эсийн бүрхүүлдэ ургамал бол эсийн бүрхүүлдэ цэллээ загалдаг бол амтан мөг хоёр бол хитийг агуулдаг. Хитийн гэж байдаг агуулдаг. Тэгэнгүүт амтантай бүр амьс хооллох хэлбэр нь ч адилхан тий. Ингээд одоо эсийн бүрхүүлийнх нь бүтцэн ч адилхан болчихж шүү дээ. Ургамлаас эрс ялгаатай болж байна. Хүмүүс өнөөдөр болтол яад ургамалд оруулсан гэхээр амтан бол ингээд өсөж одоо төрсэн газар дээр ингээд байдаггүй тий. Ингээд нүгээд явдаг. Ургамал ингээд нэг ургасан газараа ургаад өөр үнцээ өгөөд ингээд өөр одоо ухдаг тий интернет дуусгадаг. Тэгэхэд мөг яг ургамалтай адилхан байгааз нөгөө нэг газар ингэж ургаж гарч ирчээд тэгээд үр үнцээ өгөөд ингээд өөр уусаад алгуулж байна. Энэнийг нь хараад хүмүүс ургамал гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгтэл энэ маань бүр бидэнтэй адилхан бэлэн органик бодисоор хоолдог. Тэгээд тэр хооллох хэлбрээсээ үүдээд микориз гэдэг маань одоо модлог ургамлын үндэс газар дор ингээд байж байгаа шүү дээ. Тэр үндэсний гадаргуу дээгүр энэ мөөгний одоо энэ цагаан хэсэг байгаа зэн яруулна. Энэ цагаан чинь мицел одоо өөрөөр хэлэх юм бол мөөгний үндэс гэж ойлгож болох юм да. Энэ болохоор модлог ургамлын үндэсний гадна талаар ингээ бүрхэгчдэг байна. Тэгэнгүүтээ яг үгээр модлог ургамлын үндэсэнд нөх хөрснөөс одоо усанд бага уусдаг шимт хичээлийн бодисыг дамжуулж өгөөд буцаагаад модлог ургамлаасаа өөртөө хэрэгтэй одоо шимт хичээлийнхээ бодисыг авдаг. Ингээд хоёр биендээ харилцан хамааралтайгаар ургадаг симбиоз амьдралын хэлбэрийг микориз гэдэг. Мөөгөөр бүрдүүлдэг микориз гэдэг. Тэгээд энэ микориз бүрэлдүүлдэг энэ ихэнх мөөгнүүд маань өнөөдөр ийм амтлаг чанар сайтай хүнсний мөөгнүүд байна. Ихэнх нь. Шинжлэх ухааны ингээд тайлбар дээр нь би бас асуух гэсэн. Одоо нэг цагаан гоёо, улаан гоёо, чаг мөг, тэгээд бас туруу гэдэг үлээ тий. Эднэр болохоор мөөгөнд орох уу? Тэгээ бас эднэр болохоор микориз үүсгэдэггүй паразит төрлийн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яг биологийн одоо харилцан үйлчлэл дээр болохоор мөөгнөөс саяны дурдсан зүйлс юугаар өөр байдаг вэ? Цагаан гоёо, улаан гоёо хоёр маань бол миний ойлгож байгаагаар ургамал шүү дээ ер нь бол. Тэгээ ургамал гэхдээ одоо хармагийн үндэс загны үндэстэн дээр паразитаар ургадаг ургамал гэж би ойлгоод байгаа. Микориз бүрэлдүүлдэг ургамал. Микориз бүрэлдүүлдэг мөг бол биш. Чаг мөг бол чаг мөг одоо жинхэнэ туруу гэдэг энэ хусны одоо өмхөрсөн иш бишэн дээр ургадаг нэг саарал туруу мөг шүү дээ. Морины туруу шиг тий. Тэр жинхэнэ туруу чаг мөг гэднэр бол мөөгний аймагт хамаардаг уран мөөгний төрөлтөө. Гэхдээ чаг мөг бол ер нь паразит мөг. Яагаад гэвэл одоо ингээд олон жил ургасан хөгшин хусны амьд хусны ишин дээр тэр хусны шимт хичээлийн бодис ингэж сорж ургаж байгааз. Тэгэхээр зэрэг хус чаг мөг чинь эрүүл мэндийн одоо хувьд өндөө ач холбогдолтой мөг гэдэг шүү дээ. Тэгэхээр хус мод маань өөрөө шимт хичээлийнхээ бодисыг тэр чаг мөгөнд соруулаад байгаа зү. Тийм учраас тэр чаг мөг чинь эми мөг байх магадaltaй байхгүй. Тэгэхээр паразит мөг мөгний одоо ангилд орж байгаа. Микориз мөг гэдэг маань одоо тэр яг ишин дээр ингээд амьд модны ишин дээр ургахгүй одоо энэ тосондоо хусандаа эднэр чинь бол амьд модны ишин дээр ургахгүй шүү дээ. Зүгээр үндс нь л хоорондоо холбогдсон байгаа хгүй газар доогуур. Ингээ хус мод ингээд насны гүйцэд өмхрөөд унахлаар яг өмхөрсөн тэр байран дээр нэг мөг ургадаг. Тэр бол айгүй одоо миний идэж үтсэн мөгнөөс хамгийн сайхан мөг байсан байдаг гэдэг нэг байгаль хамгаалагч надад ярьжсэн байхгүй. Чи одоо тэр мөгийг идэж үзээвэл надтай мөг ярих хэрэггүй гэдэг. Тийм одоо бас юм онцгой өөр одоо юутай нөхцөл байдлаар гарч ирдэг мөгнүүд гэж бас байгаа юу?
Ер нь бол энэ модод дотроос хамгийн их мөөг ургах таатай орчин болж өгдөг мод бол хус. Хустай хамгийн олон мөөг микрориз бүрэлдүүлдэг. Мөн хус чин гадуураа юм зузаан үүстэй байгаа шүү дээ. Тэр үүс чинь ингээд хус мод ингээд өнгөрөөд унлаа өглөө гэж бодоход тэр үүсн дотор ингээд чигийн агуулгамж мэдээж хоримтлагднэз. Тэгэхээр зэрэг нөгөө янз бүрийн модон дээр ургадаг ксилотроп метр мөгнүүдийг сапрофит мөгнүүдийн ургах таатай орчин болж өгдөг байхгүй. Тийм учраас тэр өмхөрсөн хусан дээр за ер нь жоохон хатсаж байгаа хусан дээр бол мөөгнүүд маш ихээр ургадаг. Хус бол мөөгний амьдрах хамгийн олон янз мөөгийг өөр дөр амьдруулдаг таатай орчин болж өгдөг өөрөө. Тэгэхээр ялцчгүй бол нөгөө хаантын маань хамгийн хустай байгаа шүү дээ тий. Тийм. Гэтэл тэр хусан дээр зөвхөн хустай микрориз бүрэлдүүлдэг хүнсний мөг одоо бидний хамгийн сайн мэддэг хусандаа шүү дээ. Тэгээ шилбэг нь энэ дээр ингээд ийм цагиргатай байгааз энэ хэсэгт цагирганаасаа дээшээгээ нэг өөрөнгөтэй доошоогоо шилбэг нэг өөрөнгөтэй байгааз энэ бол шинсний тосондоо ялгах шинж тэмдэг нь баггүй юу. За гэтэл хусны одоо хусантай мөгөн дээр түрүүний чиний асуудаг мөг би хусантай авах гэж бодоод байна л да. Лекцинум скабрум гэж байгаа. Тэр мөгөн дээр болохоор зэрэг ингээд шилбэг нь ийм цагаан саарал тэгээд ийм хар тэмцэг шиг ийм одоо торлсон тийм хээтэй байдаг. Тэрвэрээ бол ялгагддаг мөг байгаа. Усандаа бас гоё хүнсний мөг л дөө хамтлаг. Тэгээд мөгтэй холбоотой нэг одоо хамгийн гол эрсдэл бол нөгөө таних тухай асуудал байгаад байгаа шүү дээ. Та сая ярьлаа ингээд одоо хүмүүс талын цагаан мөг гэж бодоод 4-5 төрлийн мөгийг бол ер нь цагаан хөхтэй учраас талын цагаан гэж авч хідэж хэрэглээд байна гэсэн шүү дээ. Тэгэхээр бидний мэдлэгийг үзэж байгаа хүмүүст талын цагаан гэдэг нь яг ямар ч үлтэй бас талын цагаантай адилхан хідэн төрлийн өөр мөгийг бид андуурж явах боломжтой байна. Ер нь манай монголчууд бол талын цагаан мөгөө сайн таньж иддэг гэсэн. Одоо бол сүүлийн үед талын цагаан мөг маань цагаан агарын хуурайшилт одоо дэлхийн дулаалтай ч холбоотой баг. Дээрээс нь мал их болсон. Талын цагаан мөг хээр ургадаг учраас малын бэлчээр дээр ургадаг учраас мал бас иддэм байл. Тэгээд ер нь янз бүрийн шалтгааны улмаас маш их хоордож байгаа. За тэгээд би одоо ингээ Улаанбаатарт худалдаагаар орж ирж байгаа мөгнүүдийг авч үзсэн байхгүй юу? Тэгэхэд 4-5 зүйлийн өөр мөг ороод ирж байгаа. Ойд ургадаг ойн хүрэмэг гэдэг ойн цагаан мөг байна. За тэр мөгийг бол одоо энэ налаахын зам дээр ингээ Улаанбаатар руу явах зам дээр хүмүүс уутанд хийсэн мөг зараад байгааз тэр бол ойн хүрэмэг цагаан мөг. Ар хангаас ирсэн завхнаас ирсэн талын цагаан мөгээ зараад байгааз тэрэн дотор бол талын цагаан мөгч байгаа. Леписта саява гэд бас бүр өөр төрлийн манай талын цагаан мөгч Leucocalocyb mongolica гэдэг зүйл байхгүй юу? Латин нэр нь. Тэгтэл леписта төрлийн мөг нэг орж ирж байгаа. Мөн Leucobacillus giganteus гэдэг том цүлдмэг гэдэг мөг орж ирж байгаа. Энэ бол лепистач адилхан хүнсний мөг, том цүлдмэгч адилхан хүнсний мөг. Дээрээс нь хээрийн шүхэрмэг гэдээ бас цагаан мөг орж ирж байгаа. Ингээ бүгд цагаан өнгийн салбантай, цагаан өнгийн гадаргуутай, цагаан өнгийн малгайтай, цагаан өнгийн шилвтэй ерөөсөө ялгагдахад бол маш хэцүү болж байгаа. Адилхан мөгний хүрэн дээр ургаж байна. Бүгдээрээ хээр ургаж байна. Тийм учраас хүмүүс энд нэрийг чинь цагаан мөгтэй ялгаж чадахгүй байхгүй мэрэгжлийн бус усууд маш жижигхэн шинжилгээр ялгараад байгаа. Өөрөөр хэлбэл леписта бол үйл мэдхээ тийм чернэлийн ягаан дуг пинк өнгийн туяатай байдаг. Тэр том цүлдмэг гэдэг мөг нь болохоор ингээд нөгөө талын цагаан мөг чинь ер нь 20-25 см-ийн диаметртэйгээр малгайн томорно. Тийм хэмжээтэй л байдаг томын томдоо ихэвчлэн. Гэтэл одоо завхны одоо их болд ингээ явж хахад 50-60 см-ийн диаметртэй бүр ийм том цагаан мөг авчиад талын цагаан мөг гэд авчиад ингээ гамбанзан дээр тавьсан байна. Тэр нь болохоор нөгөө том цүлдмэгч нь байхгүй юу. Тэгээ тэр юугаар ялгагддаг гэхлээр зэрэг ингээд одоо юу гэх юм те малгайныхын доод тал нь ингээ үл мэдгэн тийм цэнхэр ногоон цэнхэр өнгийн тийм туяа өгдөг. Ингээд нэг жижигхэн тэр туяаг бол хүн анзаарахгүй байхгүй юу. Яг байгаль дээр ингээд аваад жоох ингээд байлгах юм бол тийм туяанууд нь ингээд гарч мэдэгдэн эсвэл зүсгийн бол мэдэгдэн. Тэгээ тэрийг хүн анзаарахгүй цагаан мөг гэлдэг. Тэгээ хэрвээ сайн анзаарах юм бол одоо ингээд хүмүүс хэлэхээр бас нэрээ тийм бэ гэж бодож магадгүй. Одоо ингээд хүмүүсийн зарж байгаа цагаан мөгийг үнэртэхээр нөгөө аюу тийм мөөгний анхлан үнэр гарах байгаа зү. Нэг л тийм үнэрийн сул. Эдгээр чинь яг цагаан мөг биш учраас үнэр нь тийм шүү. Талын цагаан мөг бол уутныхаа гаднаас үнэртэх хэрэгтэй.
хамгийн надлын юу таних боломж тэр. За тэгэхээр сая үзэгчид сонсож байгаа бох тэр цагаан мөг гэж яригдж байгаа 4-5 зүйлийн мөгийг одоо идэхлээр ямар нэгэн сөрөг нөлөө байх юм уу те? Нөгөө талаараа бас яг талын цагаан мөгнөөсөө нөгөө мөгнүүд нь нэг шимт хижээл агуулж байгаа бодисод баг байгаад хүний бодисын солилцоонд орохдоо хараа дутуу байна гэсэн зүйл байгаа юм. Эсвэл бүгднийг л идэхэд ялгаагүй юу? Юу энэ дээр ч одоо олон тайлбар өгч болж байна. Ер нь бол талын цагаан мөгийг одоо эмэгтэйчүүдийн сав агшаах үйлдэлтэй, цусны даралт бууруулах үйлдэлтэй, өрөвсөл дарах одоо эмчилгээний чанартай гэж үзээд байгаа шүү дээ. Гэтэл магадгүй бүгдээрэнд нь тэр цагаан өнгөтэй мөг болгонд тийм үйлдэл бол мэдээж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол талын цагаан мөгөнд агуулгадж байгаа бодис одоо том цүлтмэгт агуулгадахгүй байж болно. Гэхдээ хээр ургаж байгаа одоо хүмүүс зөвөр ингээд одоо тайлбарж хэлэхээр хээр ургаж байгаа цагаан өнгөтэй мөгнүүдийг түгээд идэхэд хортой мөг орж ирэх тохиолдол бол маш бага. Одоо хүрэн дээр бол зөвхөн нөгөө ягаан салбан нь ингээд доотлынх нь илэгнэ гэх юм уу да салбан нь ингээд цагаан байжснаа ягаан болоод одоо хүрэн болоод ингээд шампиньон шүү дээ харалдаг. Одоо манай монголчууд бол хар мөг гэдэг байхгүй. Хүрэн дээр ургадаг. Энэ хар мөг байна гэх нэг хайчдаг. Тэрийнтэй андуурч түүчдгүүл юм бол тэр дотор бол хортойч бий, хүнсэнд хэргэлдэгч бий. Тэгэхээр тэрийг бол маш сайн ялгаж иж түүхгүй бол жоо асуудалтай ахна шүү дээ. Тэр одоо липиста тэр том цүлдмэг талын цагаан энэ гурыг ингээд хойлоод ингээд түүцэн байхад бол адилхан хүнсэнд хэрэглэхэд адилхан шимтгийлийн бодисоо бид нар аав хүнсний хэрэгцээг бол хүнсэнд хэрэглэж болох үс мөнгөд байгаа. Мэдээж эмчилгээний манай талын цагаан мөг чинь эмчилгээний эмт чанараараа дэлхийд 6-д ордог мөг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр эмт чанар нь бол магадгүй нөгөө хоёр мөгөд нь одоо багал байдаг байх. Ядаж тэр адаглал тэр үнэр байдгүй юм чинь бас л багал байдаг л гүтэй гэж би бодож байна. За ми дараагийн 1-2-3 бүлэг асуултыг асуух гэсэн. Тэрний юу гэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл манай Монгол улсад та одоо судлаачны хувьд өөрөө юу гэж үздэг вэ? Хэр зэрэг одоо нөлөө үзүүлж байна? Энэ дэлхийд дулаарч байгаа нь одоо манай Монголд бол 3 дахин илүү хүчтэй. Жилийн дунд чинь 2.4 градусаар дулаарсан ч гэдэг юм уу. Иймэрхүү тоо баримтууд тэгэлдэг. Тэгээ бодит байдал дээр энэ танд одоо яг хэр зэрэг мэдрэгдэж байна вэ? Одоо зөвхөн нөгөө хамгийн сайн мэддэг талын цагаан мөгөн дээр л аваад үзэхэд 2001 оноос 2006 оныг дуустал ч юм уу. Нэг 6 жил дараалаад бороо аюу багтаа тийм гам болсон жилээс. Одоо зүгээр миний бодож байгаа шүү дээ. Тэгээд тэднээс хойш эхлээд мөгний хүрээнд зөндөө байгаад байдаг байсан. 2010 он гэхэд мөгний хүрээ ер нь байхгүй болж ирсэн байна. Тэгэхээр ингээл хамгийн түрүүлээ бид нар хамгийн наадлын жишээ бидний хамгийн сайн мэддэг талын цагаан мөг маань л ингээл аарын хувир ашиглалт, бэлчээрэлтийн талхагдал юмны нөлөө байгаа л да. Ганцхан аарын хувир ашиглалт биш. Тэгэхэд л тэр 6 жил дараасан тэр бороо хур багтаа жил болсноос шалтгаалаад манай мөгний тэр хүрээнүүд хомигдаад алга болоод талын цагаан мөгний уурах нөхцөл бол маш их ингээд хомигдсон байна. Тэр нэг ер нь бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор энэ өндөр сэрүүн бүс дургадаг урамлууд ингэж ховордож байгаатай холбоотой хүмүүс таримлжуулах, хүрээнд авч үлдэх тэгээ бас дараагийн одоо үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах тухай асуудлууд их ярьдаг. Манай мөөгөн дээр та сая 100 гаруй төрлийн хүнсэнд хэрэглэж болох мөг байгаа гэж ярьж байна те. Эднээс ер нь ийм зохиомл үйлчилгээнд оруулах боломжтой хэд байдаг вэ? Ер нь боломжтой юу? Ер нь бол дэлхийн мөөгний үйлдвэрлэлийн 70%-ийг хангадаг энэ хятад улс бол мөг үйлдвэрлэл одоо 1 номерт явж байгаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд манай монголчууд өөрсдөө одоо гадаадд тарбилжуулж байгаа бэлэн одоо омгуудыг авчирч тариалах, хүнсний мөгийг өөрсдөө тарьж идэх, хүнсний мөөгний үйлдвэрлэл эрхлэх, мөөгний бизнес эрхлэх тийм сонирхол бол өргөжцөө маш их болсон. Хүмүүс бол маш их нэмэгдэж байгаа. Жилээр л мөг үйлдвэрлэгчдийн тоо бол өсөж байгаа. Манай Монголд өнөөдөр юу дутагдаад байгаа гэхээр би түрүү нөгөө ярьжсэн те ингээд манай Монгол угаасаа мөг судлаач цөөхөнтэй. Мөг судлаач цөөхөн нэгдүгээрт. Тэгээд энэ таримл мөгний одоо энэ их омог гаргах энэ чиглэлийн судалгаа бол хөдөөж гэх сургууль дээр ер нь алтан цэцэг багш удирдлагуудаар нэлээд хөөрхөн явж исэн. Манай хүрээлэн дээр бол энэ чиглэлийн судалгааг бол өнөөдрийг болтол хийж байгаагүй. Бид нар зөвхөн байгалийн мөгний олон янз байдлыг тогтоох, нөөцийг тогтоох, хүнсний мөгний нөөц тогтоох ийм чиглэлийн судалгаа хийжсэн. Гэтэл өнөөдөр ингээд нийгмийн шаардлагаар одоо хүмүүс чинь ингээд
ойр орж мөөг түүх гэдэг шүү дээ. Ядчил. Тэгээ мөөгөө танихгүй байна. Ингээд нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт хүмүүс мөөг тарих гад байна. Үрийн материал налга байна. Технологийн одоо дараалал налга байна. Технологийн заавар налга байна. Монгол орнд яг юун дээр тарих юм гээд тэр болгоныг бид нэр судалж тогтоох тийм шаардлага гараад ирчихэж байгаа байхгүй нөө нийгмээс биднэрт ирж байгаа шаардлага тэр. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх гээд энэ жил бол манай хүрээлэн манайх мөнгөний салбар гэж тустай байгаагүй шүү дээ. Бид нэр ургамлын англи зүйн салбарт хамаарагдаж явж ирсэн. Энэ жилээс бид нэр мөнгөний салбар гэж тусад нь гаргаж авлаа. Дээрээс нь бид нэр их хомгийн лаборатори байгуулж шинээр их хомг өсвөрлөх хүн ажилд авч ажиллуулах гэж байна. Энэ маань юу гэсэн одоо миний зорилго бол ирээдүйд ингээд зорж байгаа бидний зорилго юу гэхээр Монгол оронд мөнгө тармилжуулж байгаа хүмүүсийг үрийн материалаар нь хангаад өгч юмсан. Эхний ээлжинд тармил мөнгөний тий тармил мөнгөний гаднаас орж ирж байгаа тэр үрийн материалаар хангаад өгч гэмсэн. Тэгээ Монгол оронд яг хамгийн одоо юу гэдгийг олдоц элбэгтэй, олдоц сайтай ургуулж болохоор субстрат хөрс тэр нь юу вэ? Тэрийг сонгоод өгч гэмсэн. Тэрэн дээр яг ямар одоо технологийн дараалалаар тарьж болохоор тэрийг нь бас туршаад өгч гэмсэн гэсэн ийм олон зорилго тавиад бид нэр өнөөдөр ажиллаа эхлүүлж байгаа манай хүрээлэн дээр. Цаашлаад бид нар юу зорж байгаа гэхээр судлаач хүмүүс юм болохоор зорилго нь айгүй хоол идэг шүү дээ тий. Тэгээ юу зорж байгаа гэхээр одоо магадгүй Монголын талын цагаан мөгийг бид нар ургуулж чадахгүй л байх л та. Гэхдээ ер нь оролдож үзнэ гэж бодож байгаа. Гэхдээ байгаль дээр ургаж байгаа энэ олон хүнсний төрөл зүйлүүдээс лабораторийн нөхцөлд авчирч ургуулж тармилжуулах тармил одоо Монголын гих тодтолтой тий олон улсад магадгүй цаашаа экспортод гарах том үйлдвэртэй болох юм билүү тий. Тэгэж Монголын гих тодтолтой мөөгийг бид нар өсвөрлөж одоо тармилжуулах технологиг боловсруулж гаргах тийм бас судалгааны зорилт тавиа явж байгаа.